Ерөнхийдөө итгэгч, сайн сайхныг дэмжигч Алтай констракшн. Амжилтын тулгуур төрийн бус байгууллага Монголын үндэсний телевизийн хамтын бүтээл. Миний амьдрал, сурал, нэвтрүүлэг. Намайг Даваад Дурчин Гантлаг гэдэг. 1983 онд төрсөн. Одоо 33 настай. За Эрдэнэ дотын анхны илгээлтийн эзэдийн үр садна. Одоо ингээд Эрдэнэт үйлдвэртээ сайхан ажиллаж амьдраад ингээд явж байгаа тийм залуучуудын нэг. Ахмад үеийн амьдрал гэхийг бол бас айгүй гоё ингээд хараад хэлчихэд байгаа байхгүй. Яг бид нар бол 50 60 настад амьдрал гэж юу вэ гэхэд хүмүүс асуугаар яг тийм юм аа гэж хэлж байгаа. Яг одоо ингээд 35-аас 40 нас юм уу 30-аас 40 насны залуучууд болохоор амьдрал гэж юу юм бэ гэхээр маа нэг залуучууд гэж хариулдаг. Амьдрал бол айгүй гоё шүү дээ. Маш гоё амттай. Маш гоё чихэрлэг. Нэг тийм айгүй гоё зүйл. Ингэж хариулдаг байдаг. Надад бол амьдрал бол ерөөсөө л асар том тийм аргашаа гарахаар амьдрал ингээ явж байгаа аргашаа гарахаар сургамж урагшаа бол талбар тэгж л байна. Ер нь тэгээд нөгөө хүүхдүүд юу яддаг штэ. Багасаа ингээл би тийм болно, би цагтаа болно, жолооч болно. Миний үед болохоор аав маань яг энэ үйлдвэрт ажиллаж байсан. Тэгээд жолооч байсан болохоор яг ингээл нөгөө цайны цагаараа машинтайгаа орж ирээд байрныхын гадаа машинаа тавиал орж ирэнгүүт балкон дээрээс хараад энэ дандаа тэгж айгүй их нөгөө жолооч нар ирж машинтайгаа ирдэг байсан. Тэгээд тэр үеийг хараад ер нь за ер нь жолооч болно доо гэл. Тийм ер нь тэр үедээ л яг тийм мөрөөдөлтөл хүүхд байсан л да. Манай аав чинь жолооч тэгээд үйлдвэр рүү явна. Үйлдвэрийн нөгөө захиалгаар ийш тийшээ явдаг, юм хөргөж өгдөг. Тэгээд кабин дотор нэг кабины одоо бор гэдэг шиг л тийм кабины л хөвгтөл. Эцгээс би ч одоо хоёулахна дүүтэйгээ нэг охин дүүтэй. Тэгээд тэр үед бол одоо 3 дугаар анги ингээ сайхан тоглож хөрвөл нэлээ одоо тэр үедээ л бас чинэлэг айлын боломжийн л айлын тийм тэгээд тоглож хөрвөл ингээл явж исэн. Одоо гинтийн нэг явдал болсон. 1993 онд нэг өдөр байжсэн чинь аав ээж хоёр маань орж ирээ. За та хоёр урд Бацаагаахын давчууд онцгоо. Миний хоёр хүү тийш очиж онцох. Аав ээж хоёр ингээс өмнө явчих үрээд ирэх.
хот руу гараа явсан байхгүй цагаан сарын одоо нөгөө одоо бол манай цагаан сарын бэлтгэл шүү дээ. Бэлтгэлийн ажил хийх. Тэгэл гараа явсан шөндөө үүрээр гэх юм уу яг унтчихсэн чинь автын осол боллоо. Ийм автын осол боллоо. Тэгээд осолд орсон байна. Гэртээ очие гэд. Дээд дүү бит хоёрыг дагуулад гэрт очсон. Тэгэл дүүтэйг ойлон өмчсөн. Тэгээд тэрнээс хойш чинь инээлтүүд удаагүй л дээ. Нэг 14 хоног байсан уу. Тэгэл очичоол эргээ шууд манай аавын хамгийн баг дуу цээ иргэсэн гэд ганц зэрэг гэдэг хоёр хүн. Тэр хоёр нь шууд бит хоёр авнаа ахын хөвгтөд бит хоёр өрсөн өсгөн хүн болгож чадна. Тэгэл ах ч хоёр маань авсан. Аав ээжийг маань орлсон. Нөгөө буруу зүйл хийн штэ. Худлаа ярина, хичээл таслана, муу хөвгтөдтэй нийлэн тэ. Яг тэр болгонд нөгөө ах ч хоёр маань заац сурах гал чи инглээ чи тэглээ жоохон дургуур нэслаад аавна. Тэгээ яг тэр үед л хүүхд боддгийл юм бэл. Яг айлд амьдарч юм да. Хэвээ ингэж амьдарснаас энэрл төглөө явах байсан гэл. Тийм хүүхдийн нэг тийм бодлол байдаг л байсан. Гэтэл одоо тэр нөгөө заац сургасан, зодож ансан, өвөлдгөл байсан тэр үе маань одоо ингэж айгуу сайхан зөв хүмүүжил зөв юм руу дагуулж явсан. Найзуудын айгүй ярьдаг гэсэн таквондогийн секс, боксинг сексэнд явдаг гэл. Тэгээ маа тэр багш тийш яваад тэр тэмцээнд ороод тэдэнд өөр авсан гэл. Айгүй тэгж ярьдаг сургууль дээр. Сайн боксч болох лаг мөнгө олох юм байна. Ерөөсөө тэгж мөнгө олтыг. Тэгээ нэг хэсэг боксинг дуулна явсан. Боксоор мөнгө олсонгүй тэгээд ер нь бол цаашаа бас бодоол байгаа юм л да нөгөө хүүхэд байхдаа яаж мөнгө олох вэ гэл. Тэгээ бодож байгаа нөгөө бүжгийн тэмцээнүүд айгүй их болдог ус тэр үед. Яг нөгөө одоо ирээдүйн одод болохыг хүслэн хотод болдог тэмцээнд энд яг зохиогддог. Тэгээ нөгөө найзтайгаа ярьчаад хэдүүл ерөөсөө ийшээ бүжгийн тэмцээнд хамтлаг болж байгаа. Тэгээ анхандаа рэп бүжгэлдэг болов. Нэг айхтар нэртэй маань хамтлагч. Тэр үед нь хүүхдүүд айгүй хүчтэй өгдөг. Эзэн хаат гэдэг нэртэйсэн. Энэ 9 давхрын чардакн дээр тэгээ 220 хувцсыг хутгаар шалбалж хагаад хөгжмөө зоогоод тог аваад тэгээл ингээл ленттэй цахилгааны ленттэй тэгээ хөгжмөө залгаад чардакн дээр бэлтдэг байсан. Тэгээ нилээ олон тэмцээнд ер нь тэргүүн байр 2 дугаар байр авсан шүү. Тэгээ нэг хамгийн сүүлд нөгөө бид нар яг хамтлага салахаас өмнө доллар гэдэг нэг рэп бүжгийн тэмцээн болсон. Тэгээ тэр тэмцээнд бид нар за одоо л энэ тэмцээнд бид нар доллар очих нь байна. Хүүхд доллар гэдэг тийм нэцэн. Тэгээд бид нар тэр доллар гэдэг тэмцээнд ороод нэгт орсон л доо. $22 доллартай олж авал тэгэл. Дүү ит хоёрт яг тэр мөнгөөр ерөөсөө хувцас авч өгч. Маа дүүд ойлгуулж байгаа. За ах ич олсон мөнгө шүү. Бүжгийн тэмцээнийх нь тэргүүн байрны шагналын мөнгө. Тэгээ надад бас хувцас авч өгч. Миний энэ дууланд ингээд янз янзын дууланд яваад идэг одоо энэ хүсэл эрмэлзэл нь бол ерөөсөө ардаад мөнгөний л мөнгө олчихсан гэж яваад байгаа бүртэл айгүй сайн хичээлээ сураад ирсэн нөгөөдгөө. Нэг мэтгэл айгүй сайн бүжгэлдэг болсон байсан. Нэг мэтгэл рэп бүжиг сайн бүжгэлдэг болсон. Цэнгийн бүжиг айгүй сайн бүжгэлдэг болсон. Тэгээ өөрөө ч тэрийг мэдэхгүй л 10 дугаар ангид төгсчлээ.
За энэ бол манай Эрдэнэ хотын Номын телевизийн FM 104.5 гэдэг радио байна. За хуучин цагаар дурсаад одоо яг энэ ирэхэд бол маш их сайхан байна. Энэ радиод бол бас яг багтаа ингэж ажиллаж бас яг тэр үеийн залуучуудыг ингэж байлдан дагуулж ирсэн тэр хит тунуудыг энэ радиогоор явуулж ингэж байжсэн юм айгүй санагддаг. Кассет ингэж иргүүлэл кассетнаас дуунуудаа тавьдаг. Диск гэж бараг байхгүй. Тэгэл анхны одоо нэг айстопын дуунууд моторыг даймбайн гэл тэр 8 дахь гарын маяг film тавьдаг. Айгүй их тэгж явдаг байсан. Фильмд залуучууд дурлалын учир нь одоо тэр үчи одоо нэг Facebook, Twitter, сошиал ертөнц маань байхгүй. Тэгээд телевиз, тэгэл FM гэсэн тийм хоёр юм байсан. MP3 тоглоулагч байхгүй. Дандаа л FM-ээс сонсдог байсан. Эрдэнэтэд нэг тийм реклам айгүй их хотын рекламыг дөрөөж албан байгууллагууд айгүй их реклам хийлэгдэг. Яг Эрдэнэтэд тийм хийх хүн байдгүй, хийх газар байдгүй. Тэр үед нэг юм кассетэн дуу тавиад пультээр монтажлаад пультийнхээ эффектийг ашиглаад янз янз дуурал. Тэгээ нэг утасны юу шууд холбож байгаа утсаар дуурсан болгож энэ төр гэж. Тэгж айгүй их реклам хийж бас албан байгууллагууд реклам хийж хийдэг байсан. Мөнгө олох ажил зүтгээд байсан эцсийн зорилго нь. Тэгээ нөгөө тэрнийхэн хэрээр айгүй их юм мэдэж аваад л яваадсан. Өөрөө тэрийг мэддэг байсан. Тэгээд 10 дугаар анги төгсөөд физикийн хичээлээр конкурс өгсөн. ТИС-ийн радио техникийн инженерийн анги гэдэг тэр анги руу айгүй их орох тийм эрмэлзэлтэй байсан. Тэг яг тэр үед. Тэгээд тэрэндээ бас орч чадаагүй. Тэгээл ингээд жоохон дуу муутай. Игч маань нөгөө том урлагийн зааланд болдог шүү дээ. Тэгээ ганцаар орцсон. Игч маань гадаа үлээ гэл. Тэгээ нөгөө хуваарьнд байхгүй дууссан. Яа тийм бэлээ гэж бодчихсон. Манай энэ Эрдэнэтийн технологийн сургуулийн шийдвэгээ багш. Наашраг чи хідэн оноотой авсан физикч юм гэдэг. Тэгээ физикэд энэ гэдэг нөгөө хуваарьаа үзүүлсэн чинь. За чи би чанга бүртгэе авчи чи орслны шалгалт өгөр манайх. Орслны шалгалт авчи өгсөн. Тэгээд айгуу тэгээд нэг юм болсон. Намайг нөгөө өнгөт металлургийн ангид сургасан байхгүй. Хийм давам галж үздэг хийм физик. Тэгээ би чинь нөгөө тэрийгээ таалагдахгүй нэ тэрийгээд автын ангид бараг нэг сар чимээг усвсан. Багшнанд нь чимдэгтэйгөө нөгөө юугаа солиочгүй. Хуваарьд солиогүй, тушаалж гаргаагүй тэгээ сарын дараа шалгалт тогтодог баригдаж байгаа юм л д. Гантлах гэж юм бэ гэд. Чи металлургийн анги өгч ягаар авч явчих тийш орж. Тэгж эргээд металлургийн ангид орчихсон. Манай аавын дүү гэдэг Бацаахан гэдэг багш мэрэгчлээ. Тэгээ би тэр энэ ах ихчд хоёртоо нилээх маргасан л та. Би жолооч болно, би нэг мөрөдөл бол жолооч байсан. Би ядаж автын мэрэгчлээ болоод би автын инженер болмоор. Тэгээ би тэр аавынхаа ажиллаж исэн газар нь ажиллая. Тэр нь одоо ороход маш зөв шийдвэр байсан баг. Яг энэ металлургаар дагсан. Тэгээ 2005 онд технологийн сургуулийн өнгөт металлургийн инженерээр тэр чинь Монголын анхны төгсөлт. Тэгээ анхны төгсөлтөө бид нар 3 хүн төгссөн. Төгсөөл ерөөсөө удаагүй үйлдвэрт орсон. Эхний өдөр ерөөсөө ажлын хувц өмсөөл тэгэл ингээд каск өмсөөл яг тэр нөгөө лабораторид очиж байгаа шүү дээ. Тэгэхэд бол хүн ингээд нэг юм жингүүдлийн байдалтай л юм байна. Маш олон юм байгаа байхгүй. Тэр том завуудын бүх одоо нарийн шинжилгээнүүдийг хийдэг лаборатори. Тэгээ тэр лабораторич ороод ингээд за энэ тэгдэг, энэ нэгдэг шүү, энэ нэгдэг шүү, энэ ингэдэг. За чи тэнд ажиллаж байгаа дараа нь энд ажиллангууд нөгөө хүнкэскээс хараад явал юусэн ямар ч тогтоох тийм боломжгүй. Тэгээ шоконд л орж байгаа л таах тийм том лабораторид ороод ирэхээр. Тэр олон дамжлагал хүнд өөрт нь амар сүр өгж байгаа байхгүй. Энэ ийм шүү. Чи тэгэхээр ийм том үйлдвэрт орж ийн маш хариуцлагатай байх хэрэгтэй чи. Яг ингээд
өөрөө амьдрах ёстой байна гэж яг тийм бодол орж ирсэн үе бол ерөөсөл анх ажилд ороод яг тийм бодол. Нөгөө оюутан насны хийсвэр үеэс гарч ирэл ажилд ороод яг тэр үеэс л тэгэл бодож эхэлж байна. Амьдралыг одоо л авч явахгүй болохгүй. Одоо л ерөөсөө юм хийхгүй болохгүй гэл. Ер нь бол одоо полны ах уу? 3 дээр сая 2 дээр нь хэд гарсан гайгүйсэн үү? 9-5 та. Сая 1 дээр верифлав гарсан юм уу? 3 дээр гарсан юм уу? Одоо юу байгаа зүтгэх нь 10 консоос 10 консоос. Одоо Эрдэнэ төлөвлөлтөд 3 жил ажилласан. Их сургууль төгссөн. Ажилчин. Эсвэл мастер, дээдлэн мастер байж болно. Анх шатны удирдагч гэсэн үг л дээ. Энэ хүмүүсээс шалгалт аваад Оросын улмаанаас Свердловск, одоогийн бол Екатеринбург гэдэг хот. Хуучнаар Уралын политехникийн сургууль гэж байна. Одоо бол УРФУ гэдэг. ОПИ руу ингээ явуултана гэсэн тийм зар тавьсан байсан. Тэгээ энэ шалгалтыг өгөө. Шалгалт өгөхийн тулд заавал нэг сар орос хэлний курс сууна. Орос хэлний курс нь өнгөө. Тэгээ бүгд сууж. Яг манай сургууль руу 6 залуу явсан. Зөвхөн металл ургаар. Хоошоо сургуульд явахаас өмнө суусан их нартаа. Анх их нартаа танилцал тэгэл хадматтайгаа анх танилцсан. Тэгэд манай хадмат өстой энэ тийм өмчөө хөхт байна. Энэ одоо юм бүтүүнч юм байна. Тийм ерөөсөө тэгж хүлээж байгаа. Яг нөгөө энэ гандлага гэдэг нөхөр бол ер нь ийм хөхт байна. Анх ороход л нэг л тийм нэг гой уюутны байдаг ч тийм яг тийм айл тэгэл ороод яг тийм орос айлд ороод ирсэн санагдчихсан. Хадминд ороход тэсвэлтэй байн бай орморч санагдал тэгэл. Тэгэл өөр юм их нэрээ байрч юу ч тэгэл мөнгө ч байхгүй жирэмсүүлдэг тэгэл явсан тааш. Тэгээ эргэж ирээд шууд юунд ажилдаа орол гай хэлчихсэн. Тэгээ хэвчин болоод нилээ хэсэг явсан. Хэвний хив хийгээл нүдэл ерөөсө цойжлол 2 гар бол сугшгил болцсон байсан үл дээ. Яг нэг залуу амар всан тэр үед. Тэгээд жоохон би өвцсөн. Нэгдүгürt. Тэгээд тэр би өвцнийг бол тоохгүйгээр бас нэлээд сайн ажилласан. Тэгээ чанар шалгагч нэг оронтой гарлаа. Чанар шалгагч болох уу гэд нэг санал ирсэн байна. Тэгээ үзээд алдаг чанар шалгагч болдог. Тэгээ эргээд чанар хяналтын хэлцтэй техник хяналтын албад нь чанар шалгагч орё гэж бодож байна. Яг нөгөө хив хийгээд исэн нөгөө өөрөө хив хийгээл чанар шалгагч нарт хивээ шалгуулдаг байсан. Өөрөө эргээд шалгагч нь болчих. Нэг хүний амьдрал сони эргэлдээл яваад байгаа юм л та. Тэгээд чанар шалгагчаар нэлээд удаа ажилласан бич. Цэхэр нөгөө шалгалтаар явчихад. Хортын юм бэлдүүлээд байж байгаа. Энэ нэр цуцгалтаас гайгүй гараад байна уу? Эсвэл бөөнөр ингэж гараад байна уу? Энэ одоо өнөөдөр гарч ирсэн. Өнөөдөр гарч ирсэн. Өнөөдөр гарч ирсэн. Нарай гайгүй.
Дөрмөд тавиад одоо ингээд ийм хатгам одоо чавлам энэ ингээд ийм хатгам чавлам. За ойлголоо. Эний асуудлыг ярина. Шуурхаа дээр шийдэх асуудал зөндөө байна. Одоо маркетинг бодлого удахгүй ирж байгаа юм. Багаар амьдралыг ингээл ерөөсөө багаар л ингээл нэг ийм шат гэд биш. Нэг шатан дээр хоёр үлэг шиг л яваад байсан. Тийм л амьдрал бол яг цалингаар хэмжигдэхгүй юм байна гэдгийг бол одоо тэгэл анхны хүү маань гараал, том хүү маань гараал. Тэгэл яг мэдэрсэн. За ерөөсөө цалин бол яг ийм байна. Яг хүрэхгүй байна. Цалингаас гадна орлоготой болох хэрэгтэй байна. Яаж хийж яагаад. Ингээ нэг хороолын тэргүүр явж байхад нэг 100 мөн ингээ зунгаалах явдаг л дээ. Манай найзууд тийш юм. Тэгж байхад нэг юм дэлгүүр байгаад л гэсэн. Тойлоо дэлгүүр сонирхыг зар үзээ үзсэн чинь баахан дэлгүүр хөдлөө уццсан чинь яг нөгөө хашаа биш шүү. Тэгэхэд ерөөсөө надад бол юу ч байхгүй шүү дээ. Мөнгө бол 0 төгрөг. Цалингийн бүтэн зээлтэй. Тэгээд маш явцсан. Тэгэл ерөөсөө хоёлоо юу вэ? Аав ичиг гоё. Энэ хоёрынхан байрыг тавь, өөрснийхэн байрыг банкнд тавь. Тэгээд хоёлоо энэ дэлгүүрийг 100% лизинг авъя. Тэгээ банктай орж уулзсан. Тэгээ банктай уулзсан чинь банк яг тэр 100% лизинг байсан. Байж таарсан. Манай Адам аав жирээс тэн дээр бас маш том бууртай, айгүй том тус хүргэсэн л дээ. За амьдралд ийм гэтээ их зөвлөсөн л дээ. За амьдралд алдаж ондог юм байдаг шүү. Агаарын тоо бодвоо тоо хоёр гэл. Тэгэл маш их бодож байгаа л тэгэл гасан тэгэл. Тэгэл эхнэр маань ирээ очин хаяа тэндэ байдаг тэгэл. Тэгжл ажиллуулчихсан л дээ. Тэгээ би чи өглөө ажилдаа очил орой буугаал очил төлөө нүрсэн зүгэлэн ингээл осмосоо авал ингээл. Тэгэл эргэл дэлгүүрийн ажил гэдэг чинь бас л ер нь чанга ажил байт юм л. За сайн уу. За хэр вэ? Гайг байна уу? За энэ бас 38 ширхтэй памперс. Тэгээ нөө чипкопи энэ төр авчихлаа. Бууз хя махан төрлийн бүтээгдэхүүн. Тэгээд бас нэг хэдэн жоох ундаа. За. Тий. Тэгвэл 9 эрт ороод эгээтэйний од юу авчих. Бараанууд авчих. За. Чи юу ач? 2 дүүг авчих. Цэцэрлэгсэн. За тэгээ хаана явлаа. Эгээтийн цог шээ явчихад. Юу ач тэр. Бараанууд авах тэр цаа. За тэг. За эрт. Монголд бол их боломжгүй. 4 сарын 15-нд Солонгос улс руу хагалгаа хийлгэх болсон. Тэгээ миний бяцхан хандгийн гараа туснаа гэсэн юм. Хүсэлтэй. За тэгээ манай төрийн ус сайхан үүсгэн байгууллагаа сарч болоог байхад бид тийм залуучуудад хандж одоо энэ хүүхдэд туслаач гэсэн тийм тусламж өгсөн байна. Тэр одоо хэдүүлээ энэ дээр хандгийн 80 цаг нь бол маш тавчгүй шүү дээ. Заавал яг tid гэж яг чадлаараа тэгээд цуглуулаад яасан. Боломжоор цуглах гэх юм. Боломжоор хугацааг нь багтал тийм ээ. Лабораторид ороорой. Бензинхэн хайлахын өөрийнхөө смений хүмүүсээр ороё. Тэгээ болж үзэх обрух одоо энэ юу гэх юм. Сменийхээ хүмүүсээр ямарч ирсэн. Явуулъя. Тийм олон нийтийн үйлчлэгээний төвүүд явъя гэсэн бодолтой байна. Анх төрийн бас байгууллага байгуулад найз нартайгаа байгуулад содхүү гэдэг энэ 2 настай хүүхдээ зүрхний ховд судасны нарийнсэлтэй тийм хүүхдээс Солонгос руу эмчилгээнд явах гээд тэгээ өнөө маргааш шүү заавал яаралтай хэрэгцсэн тийм юм шсэн. Тэгээд их жоохон нийгэм чинь доогор хэцүү амьдралтай байсан л та. Бөөнөрөө нэг Монгол гэрт амьдардаг. Тэгээд очиж уулзаад ингэсэн чинь биднэрт одоо ийшээ ирж очих юу л хэрэгтэй. Замын зардал хэрэгтэй. Бусд нь бол болцсон. Ерөөсөө л Эрдэнэ хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж бүгд нь л бүх газарлаа дараасан. Нөгөө танилцуулга дарагтаа үзүүлээл за ийм хөвгт байна. Энд хэдүүлээ нэг 1000 гэдэггүй 500 гэдэггүй. Та нар ингээ мөнгө хайрлаач гэсэн. Тэгэл хүмүүс ерөөсөө олон үнийг хүч чинь их гоё юм байна л дээ. Тэгээд нөгөө хөвгтөд авчид өгсөн бөөн баярлалаа. Аргагүй л дээ. Бид нар ч гэсэн өөр аягүй амарч байгаа юм чи. Аахын юм ичлээ гэл. Тэгэл тэрний дараагаас энэ нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн найдвар төв хүүхдүүдэд 6 сарын 1 болтол бэлэг өгдөг. Баян.
Тэгээ энэ л төвийн хүүхдүүдэд бас бэлэг 6 сарын 1-нд авч өгдөг. Нэг хүүхдэд бэлэг 4,000 төгрөг тий. Тэгэд одоо нэг жилээр хэдэн төгрөг? 16,000 төгрөг шүү дээ. Цалингаасаа тэгэл нэг 10 цаас 20 цаас гаргаад авах чинь бид нар чинь 20,000-аар чинь бид нар чинь 5 бэлэг авчих шүү дээ. 5 бэлэг авчих. Тэг чинь 20 хүн гэдэг чинь маш олон бэлэг авах гэсэн үг. Хүний амьдрал одоо дан ганц ажил төрөл биш. Хүний хобби, сонирхол тэрэндээ бас хөтлөгдөөд ингээд чөлөө цагаараа ийм хийдэг. Ер нь бол их маш дуртай. FM байсан үеэсэл ирсэн юу л да сонирхол ингээл багын сонирхол бас л явуулжлаа. За босоо. Гараа дээр сонсъё. Энийг хийх юм бас тэдэн төгрөг олох юм байна гэсэн нэг тийм боталтай анх ингээд сураал явуулсан. Тэгэл эргээл тарсан чинь ийм сурцсан. Эрдэнэ дотоод ер нь биел өтчих л та. Студийг ажиллуулснаар бол ер нь бол миний хувьд бол ядаргаа ерөөс айгуу ингээд тайлгдчихдаг шүү дээ. Болчихжээ. За баярлалаа. Энэ амьдралд яг хазаахыг хүсэхгүй байгаа шүү гэж бол байна. Маш том сум. Одоо л яг нэг ар гэрийн л асуудал. Нэгт. Одоо залуучуудын нэлийн том асуудал болж байна. Ар гэр нөгөө салд сарних. Тэ. Ер нөхөр нь хазаадаг, юм нь хазаадаг ингээл. Гэр бүлээ өнцрүүлэхгүй байх. Амьдралыг нураахгүй байх. Ерөөсөө л тэр асуудал. Яг одоо мөнгө чухал биш юм байна. Нэгдүгээрт амьдрал ар гэр юм байна. Хоёрдугаарт ажил маань юм байна. Гуравдугаарт одоо эрүүл мэнд гэл үр хөвгтгэл ингээл олон зүйл байгаа шүү дээ. Яг тэр нөгөө мөнгө юм байна гэдсэн явж исэн зүйл маань эргээ шууд нөгөө тийш харцсан. Тэгэл ерөөсөө ажилд ороод эхнэр хөвгтэй бол амьдрал ингээл яваад ирэхээр шууд гэж солигдсон. Шууд хамгийн эхлээд мань амьдрал маань болол эхнэр хөвгтгийр орон ар гэр маань. За миний амьдрал бол дөнгөж одоо эхэлж байгаа л залуу хүний л амьдрал. Гэхдээ өөрийнхөө амьдралын суурийг бол нэлээд одоо сайн тавьсан л гэж